Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологи, инновацийн нэгдсэн төвийн судалгааны бааз суурийг бэхжүүлэх, цэргийн шинжлэх ухааны хөгжүүлэх хүрээнд батлан хамгаалахын болоод шинжлэх ухааны академи хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Цаашид санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны үр дүнг хэмжих хяналтын механизмыг бий болгож, хамтарсан төлөвлөгөөгөө боловсруулан хэрэгжилтэнд нь тогтмол хяналт тавьж ажиллах юм байна. За тэгвэл энэхүү шинжилэн байгуулж буй санамж бичгийн хүрээнд цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлж, хиймэл оюун ухаан, их хөгжил, материал судлал зэрэг шин тэргүүлэх чиглэлээр батлан хамгаалах салбарын судалгааг үргэлжлүүлнэ. Мөн гарааны технологи, инновацийг дэмжих, шинжлэх ухаан технологид суурилсан компани, технологиг дамжуулах төв байгуулж, тэдгээрийг батлан хамгаалах салбарт нэвтрүүлэх юм байна. За түүнчлэн эрдэм шинжилгээний ажилтнуудыг чадваржуулах, мэргэжлийн судлаачдыг бэлтгэх хүрээнд докторийн дараах төвшний судалгааг дэмжиж, залуу эрдэмтэн судлаачдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтойг онцолж байна. Замаас Монгол Улсын батлан хамгаалахын яамны дэргэдэд харьяа байгуулга шинжлэх ухааны технологи одоо инновацийн нэгдсэн төв байгуулж байгаа. Энэ дээр одоо тодорхой туршилт судалгаа үйлдвэрлэлүүд явагдана. Тийм болохоор сургалт одоо судалгаа үйлдвэрлэлийг нэгтгэж одоо энэ орчин үеийн одоо дэвшил техник технологид тулгуурласан, түшиглсэн, хиймэл оюухан түшиглсэн батлан хамгаалж хөгжүүлэхэд шинжлэх ухааны академийнхаа эрдэмтэн судлаачтай илүү хамтарч ажиллая гэсэн зорилгоор одоо нэг санамж бичиг байгуулж байна. Тэгэхээр эх он жилүүдэд бид нэр хамтарсан ялангуяа техник технологийн чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх судалгааны одоо шинэ чиглэлийг бий болгох. За мөн Монгол эх орондоо одоо сансрын техник технологи хиймэл дагуулыг бүтээх энэ чиглэлээр хамтран ажиллах, хиймэл дагуулын мэдээллийг батлан хамгаалах болон улс эх орныхоо үндэсний аюулгүй байдлыг хангах бусад чиглэлийн одоо судалгаа шинжилгээний ажил ашиглах тийм боломжоор одоо боломж бүрдэж байна гэж. Санамж бичгийг байгуулснаар судалгааны шаардлагатай дата, дүн шинжилгээг харилцан солилцох, нэгдсэн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэсэн юм а.